За бид нэвтрүүлгийнхээ анх дугаараар хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн яам, түүний харьяа байгууллагуудад соёлжилтын айны явц үрдэн ямар байгаатай үзэгч та бүхнийг танилцуулсан билээ. За үзлэгийн дүнгээс харахад зарим байгууллагуудад соёлжилтын айны явц удаашралтай цаасан дээр хөдөлмөрчид ард иргэдээс хүндий зөвхөн удирдлагын хэмжээнд одоо хавтгаач удаашрсан байдалтай байгаа нь тодорхой болсон билээ. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид үзэгч та бүхнийг айны ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий хотын ариун цэвэр соёлжлтын 3 жилийн айныг комиссийн гишүүдтэй уулзуулах гэж байна. Тэдгээрээс өнгөрсөн хугацаанд жохом юу хийв? Цаашид айны ажлыг эрчимжүүлж шаардлага төвшөнд хүрэхэд одоо ямар ажил тавлаад байна гэдгийг сурвалжлах юм аа. Манай их орон манай ард түмэн маш их соёлтой болсон. Далшхан жилийн дотор бидний соёл эзэмшихгүй хаа явах вэ? Гэлээ гэхдээ одоо тэр маань бас л сансамд хүрэхгүй байна гэж бид бүгдээрээ ярьдаг шүү дээ. Жишээлбэл хэлэх юм бол сэтгэхгүй оюуны соёл, гаднах соёл гэж байдаг устай юм аа. Гаднах соёл гэдэг нь одоо их сайхан гуцраад явж болж байна хүн. Хүний сайхан гуцыг дуурайж болж байна. Гэлээ гэхдээ тэр хүн одоо гудамжинд шүлсээ хайж байна. Гудамжинд нийж байна. Одоо тэгээд хүний хүндэтгэхгүй түлхэж байна. Дэлгүүр тавцгаад л хогоо хайж байна. Гадаа гудамжинд чихрийнхээ цаасыг хайж байна. Энэ хүн чинь бүгдээрээ соёл байхгүй тэмдэг. Тэгтийн зэрэг Монгол эдэмтний хурал дээр нэг Италийн чөлөө хаанхчүүдээ нэг эдэмтэн хүн яагаад энэ соёлын тухай ярьсныг би одоо сайн санахгүй байна. Гэхдээ тэр хүн юу гэж хэлсэн гэхээр амьдралд хүн их сайхан сэтгэлтэй биш мөртөө их муу сэтгэлтэй мөртөө сайхан сэтгэлтэй хүн болж тоглож болж байна. Хуурамч хүн үнэнч хүн болж тоглож болж байна. Хүнд их сайн байж чаддгүй хүмүүстөө хүнийг их хайрдаг, энэдэг хүн болж тоглож чадж байна. Ганцхан соёлгүй хүн соёлтой байж хизээч тоглож чаддгүй маа гэж ингэж хэлж ирсэн. Тэгтээ л одоо энэ үнэн л байна л да. Сайхан гуцтай байлаа гэхдээ хүнийг хүндэтгэх гэвэл өөрөө хүнийг хүндэтгэж чадах ёстой гэдэг бол их том соёл. Тэгэхээр биднүүд өөрийнхөө хот орныг, гудамжийг одоо суудаг байшингийнхаа орцноос хахуулаад дандаа ариун цэвэр сайхан байлгахыг боддог маань тэр чинь эх орноо бодж байгаа хэрэг би их томоор ярий. Эх орн гэдэг маань сургуулиасаа эхлэн бидний тэр орцноос эхлэн бидний суудаг гудамжнаас эхлэн тэр бүгд маань ариун цэвэр сайхан байв. Хизээч гэсэн бид эх орноо л хайрлаж байгаа маань. Тэр утсан шүү дээ. За тэгээд ер нь одоо Мухтар Әуезов гэдэг Казахстаны их том зохиолч Абай гэдэг роман бичсэн танууд бүгдээрээ мэддэг байх. Тэр хүн юу гэж хэлж ирсэн гэхээр бас нэг соёлч хүний бас нэг талыг хэлсэн. Соёлч болсон хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэж тэр хүнээс суухаар соёлч болсон хүн гэдэг бол зөвхөн хувцсан хүнтэй их худлаа сайхан инээдгээр хийж болохгүй. Соёлч хүн гэдэг бол эх орныхоо төлөө цаг ямагт сэтгэлээрээ өвдөж байдаг. Сэтгэл нь эх орныхоо муухай юмыг харуул өвдөж байдаг юм хүн байх ёстой. Юм болгонд өөрийгөө хамаатуулж явдаг. Эх орныхоо муухайг арилгахын төлөө хүний сайн сайхныг дэвжээхийн төлөө цаг ямагт зүтгэж явдаг, юм болгонд өөрийгөө хамаатуулж явдаг хүн ёстой жинхэнэ соёлч хүн юм аа гэж ингэж хэлж ирсэн юм аа. Тэгэхээр ингэж хэлдэг хүн манайд их олон л доо. Бид бүгдээрээ л соёлтой болохыг л бодж байна. Гэлээ гэхдээ бид манай монголчууд бид нар их хөлцөнгөө улсууд юм аа. Одоо хүн хог хайж байна, ножмж байна. Өсгөлж байна. Хогийн савын унгааж байна. За яах над ямар хамаатай юм биш гэж ингэж явдаг явдал бол одоо үнэхээр тийм соёлч болсон хүнд таарахгүй юм уу гэж тэр Мухтар Әуезов гэдэг том зохиолчийн хэлснээр би тэгж боддог. Одоо тэр боддог
одоо хийж хуваалцъя л гэж ингэж л бодсон. Энэ одоо хуваарьт ажилда хэн биелүүлж чадав? Хэн одоо энэ ажилда одоо дутагдaltaй одоо хариуцлагатай одоо хандсангүй вэ? Энэ талаар та ярихгүй юу? За соёлын 3 жилийн аяны өдрөдөн зохион байгуулах хотын комиссийг хотын намын хорооны товчооны хурлаас байгуулж томилж байх болсон. За нийт гишүүд 25 хүнээс одоо соёлчлтын комиссийн үүрэгт ажилд ихэвчлэн оролцож байгаа хүмүүсүүд бол дийлэнх нь байна. За ялангуяа манай соёлчлтын комиссийн ажлын группийн одоо ажилтан нөхөр амьтан дулмаа дугур сүрэн комиссийн гишүүдээс одоо эрүүл ахуй халдварны асуудлын улсын институтын захирал нөхөр Купул, эрүүлийн хамгаалах яамны 1-р орлого сайд нөхөр Нямдава, хотын үйлдвэрчний нэвлийн зөвлөлийн дарга нөхөр Жува, хотын ариун цэврийн халдвар судлалын станцын дарга Батчулуун гэх мэтчлэн хүмүүсүүд бол энэ ажлын төлөө өөхгүй хөөцөлдөж байна. Гэлээчсэн энэ комиссийг удирж байгаа миний ажилтай холбоотой юм. Нийт одоо энэ итгэл найдвар хүлээгээд намын хорооно товчоогоор батлагдсан комиссийн гишүүний бүрийн ажлын одоо өөрсдийнх нь итгэх санаачлагтай манай комиссийн ажил ямар байх бол шууд холбоотой. Харамсалтай зарим одоо яамдын орлого сайд хариуцтай ажилтнууд энэ ажилд идэвхтэй оролцохгүй орон нэр болгож байгааг шууд хэлэх хэрэгтэй. Жишээлбэл соёлын яамны орлого сайд нөхөр Цэндаюус, улсын барилгын хорооны орлого Цэсрэн, Улаанбаатар хотод барилгын байгууллагуудын өөрсдийнх нь ариун цэвэр соёлжид тогтцолд хангалтгүй байгаа тухай. Ялангуяа байгаль орчныг хамгаалах талаар тавигдж байгаа зорилтыг хэрэгжүүлэх талаар барилгын байгууллагууд хангалтгүй ажиллаж байгаа талаар хөдөлмөрчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн шүүмжилж байна. Улаанбаатарт барилгын байгууллагын ашигласан одоо янз бүрийн түүхий эдийн карьер гэтэл энэ тэмдгүү одоо хуцаг гүцсэн сав байдаг. За энийгээ тэгшлэх яах талаар одоо барилгын байгууллага тодорхой зүйл хийхгүй байна. Мөн худалдаа бэлтгэл яамны орлого сайд нөхөр Пүрүдөрж, Монголын хөлс залуучуудын төв хорооны хэвлэлийн нэгцээр редактор нөхөр Няма, за Монголын радио телевизийн улсын хорооны орлого дарга нөхөр Чойжл хэмээн одоо комиссийн гишүүд 1988 онд энэ талаар тодорхой хийсэн, бүтээсэн ажилгүй байна гэж хэлэхэд болно. Тэгэхээр 1989 онд бол бид хот хорионыхоо комиссийн ажлыг л эрчимжүүлэх. Ялангуяа хотын комиссийн одоо гишүүдийг жигд оролцуулах талаар одоо анхаарч ажиллах бол. За их байна. Тэгэхээр Чулуунбаатар танаас ийм асуулт асууя. За соёлтой аянийг бол одоо бүх нийтийн хүртэл болоход одоо нам олон нийтийн байгууллага ямар үүрэгтэй байдаг вэ? Тэгээд одоо өнөөгийн одоо практикаас харахад ямар дутагдал оршиж байна нам олон нийтийн байгууллага? Хэвлэлийн байгууллага залуучуудын дунд зохиох ажил байна. Хэвлэл залуучуудын социал сайжрахыг бэхжүүлэхийн асуудлууд байна. Үйлдвэрчний байгууллагууд бол энэ хөдөлмөр авахын нөхцөлийг сайжруулах, хөдөлмөр хамгааллыг сайжруулах, үйлдвэрийн төдий хариу цэврийг сайжруулах, эмэгтэйчүүдийн байгууллагаас хүмүүсийн гэр орны орчинд, ахуйн орчинд байгаа хариу цэврийг сайжруулах, соёлжтыг сайжруулах гэх мэт ийм зарилтуудыг дэвшүүлсэн. За энэ хийж байгаа ажлууд дотроос бол одоо бас нэлээд зүйлүүд хийгдэж байна. Тэгэхдээ одоо энэ олон нийтийн байгууллагуудаас бас хангалттай оролцож байна. Бид бол энд мөнгө чаргал дарга түрүү ярьлаа. Энэ дээр соёлтой аяны комиссаас бид ажлын төгөлсөн. Энэ дүн дээр бол энэ ялангуяа энэ хосгол залуучуудын хэвлэлийн байгууллагаас хийж байгаа ажлууд бол тодорхой үр дүн харагдахгүй байна гэж үзэж байгаа. За нөгөө талаар энэ эмэгтэйчүүдийн байгууллагаас хийх ажлууд энэ талаар хийгдэж байгаа боловч бас хангалт одоо өнөөгийн шаардлага төрөхгүй байна. Хийх ажил маш их байна. Ялангуяа одоо манайд бол энэ ахуйн орчинд одоо ариун цэвэр соёлж байдлыг сахих явдлыг дутагдaltaй байгаа. За энэ бол одоо өнгөрсөн онд хотын хэмжээгээр халдвар төвчний гаралт ихсэн энэ дэс гэсэн энэтэй холбоотой юм үзэж байгаа. Удамжинд хогийн савыг одоо нэмэгдүүлэх энэ ажлуудыг одоо нэлээд хийсэн.
өнгөрсөн онд бид 800 шахам хогийн савыг шинээр хийж гудамжинд байлгасан байгаа юм аа. За гэлээч гисэн хотын гудамж талбай өдөр бүр цэвэрхэн сайхан байж чадахгүй байна. Үүний нэг гол шалтгаан бол манай хөдөлмөрчид хувийн соёлыг өлегтэй сахиж чадахгүй. Хог хаягдлыг бол дуртай газар хаяж сав байсаар байтал хаяхгүй байж байгаа ийм дутагдал маш их гарч байгаа. За үүний нөгөө талаар манай тусгай үйлчилгээний зарим хүмүүсийн ажлын хариуцлага сахилга батгүйгээс болж хогийг графикт хугацаанд нь авахгүй удаашруулж байгаагаас болж хог удаан хугацаагаар гудамж талбайд хадгалагдах ийм байдалтай байгаа юм аа. За энд үндсэндээ нэг бэрхшээл байгаа юм. Бид 1988 онд хог тээврийн 15 машиныг авах ёстой. Гэтэл одоогийн байдлаар нэгч машин ирээгүй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нэг машинд 140 хогийн бункер ногдож байна. Энэ 140 хогийн бункерэ гэдэг бол их хэмжээний тоо юм л да. За ингээд энүүнийг бид яг графикын дагуу явуулаад үнэндээ бол нэг өдөр нэг хугацаанд бүх бункерийг хогохгүй болох юм боломж бол хараахан бүрлэж чадаагүй. Ямар нэгэн хэмжээнд барьж графикын дагуу авах ийм бодлого явуулж байгаа юм аа. За бид 89 онд ялангуяа гэрийн хорооллын хогийг багасгах талаар нэлээд арга хэмжээ төлөвлөж байна. Энд бол урьдчилсан байдлаар бид хэд хэдэн жолоочийг энгийн гэрээтэй ажиллуулах ийм журмыг боловсрууллаа. Үүний нөгөө талаар гэрийн хорооллоос хог авч байгаа одооны ажлын үнэлгээг өөрчлөх шаардлагатай байгаа юм аа. Бид өнөөдөр бол хогийг зөвхөн зөөсөн хэмжээ 90-ийн тоогоор хэмжиж байгаа. Иймч байдлаар бол хүмүүсийн ажлыг дүүргэж байна. Шинэ оноос бол бид журам гаргаж байгаа. Ер нь тухайн газар цэвэрхэн байна уугүй юу? Тэндээс хичнээн хог авсан нь бол хамаагүй. Хамгийн гол нь тухайн газар цэвэрхэн байна уугүй гэдэг үнэлгээгээр нийт жолооч ажигчдын ажлыг үнэлэх ийм журам боловсруулж байна. Энэний үр дүнд бол бас хүмүүсийн ажлын хариуцлага сайжрах хэлгээд дахиж гарах. Соёлтой айныг өдөртөн зохион байгуулж түүний гүйцэтгэлд хяналт тавьж доголдож байгаа ажлуудаар анхаарлыг төвлөрүүлэхэд гол ажлаа чиглүүлж байна. За комиссийн гишүүд бол юуны өмнө тогтчлолт ариун зүй соёлжлтын талаар тодорхой асуудлуудыг ажлын хуваараар хариуцж байгаа. Мөн Орионыг хариуцсан группүүд байна. Энэ бол Орион, албан газар, орон сууц гудамжийн хороонд байгаа комиссуудыг ажлын гүйцэтгэлд хяналт тавьж түүний ажлыг эрчимжүүлэхэд манай ажлын гол зохион байгуулалт чиглэж байгаа. Соёлтой айны эхний жилийн дүнг ярихад юуны өмнө бид Орионы соёлтын айны комисс эрүүлийн хамгаалах байгууллагуудад оролцоотойгоор нэлээд дэвсгэрийн байгууллага орон сууц гудамжийн хороодын соёлжилт ариун цэврийн төвшин тогтоох үзэлгийг явуулсан. Мөн оны эцэст 2 шатны хурлын депутатын үзлэгийг зохион байгууллаа. Мөн энэ хугацаанд зарим үйлдвэр аж ахуйн газрууд дээр ажлын байрын
одоо аттестачлалтыг явуулсан. Энэ бол ариун цэвэр, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, хөдөлмөр ахуйн нөхцөлийн хувьд одоо төвшин тогтоож байна. Ариун цэвэр соёлжлтын талаар энэ 3 жил дэвшүүлж байгаа гол зорилт бол дэвсгэрийн нийт байгууллагууд хэд хэдэн хүрээнд асуудлыг авч үзэж байна. Юуны өмнө нийт дэвсгэрийн байгууллагуудаар хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр хамгааллын байдал, нийт үйлдвэр аж ахуйн газар байгууллагуудаар хөдөлмөрчдийн ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлсэн тийм ахуй соёлжлтын нөхцөлийг бий болгох. Байгууллагын орчноо тогтжуулж ариун цэвэр соёлжлтоор тодорхой зорилт хамт олон өөрснөө дэвшүүлж энийгээ шийдвэрсэн байх. Жил жилийн хуваарьтайгаар. Орон сууц удамжны хороо гэхэд орчны болоод ахуйн ариун цэврийн талаар гол зорилтууд, гол ажлаа чиглүүлэх. Гэр айл өргөхөд орон сууцны ашиглалт, өөрийн хашаа, гэр ахуйн болоод орчны ариун цэвэр, соёлжилт, тогтчлтон дээр гол ажлаа чиглүүлэх. Хувь хүн гэхэд өөрийн хувийн ахуйн болоод хувь хүний ариун цэвэр соёлтой холбогдсон асуудлаа тодорхой зорилт дэвшүүлж үүнийгээ шийдвэрлэх ийм зорилтуудыг дэвшүүлэн тавьсан. За эхний оны ажлаа бол одоо дүгнэлээ Улаанбаатар хотын гүйцэтгэх арга үйлдвэрчний эвлийн зөвлөл, тусгай боловсрол уралдаан, зарлал, дэвсгэр, орёодыг, дэвсгэрийн байгууллагуудыг, орон сууц удамжны хороодыг шалгаруулах. Орёон бол өөрийн мөн байгууллага, орон сууц удамжны хороод, орон сууцны хэсэг, байр, айлын одоо хэсгүүдийг шалгаруулах, тэргүүний соёлтой гудамж, айлуудыг одоо соёлч айлын гэрчлэгээ олгох, байгууллагад гэрчлэгээ олгох зэрэг ийм шатараас арга хэмжээг авч байна. 1988 оны ажлын үр дүнгээр найрамдлын орёон одоо 2 дугаар байр эзэлсэн, болцол заасан 1-р байрны болцлыг одоо бүрэн биелүүлсэн орёон гарсангүй. 3 дугаар байрыг Сүхбаатарын орёон, нийт орёодын дундаас одоо сүүлчийн байрыг Ажлын орёон эзэллээ. За ялангуяа туул, партизан, гацуур тороо захиргаанд ариун цэвэр соёлжлтын талаар дэвшүүлсэн зорилтоо хангалтгүй биелүүлсэн нэг бол одоо комиссиас тодорхой дүгнсэн. Байгууллагуудын дундаас автокомбинат, говь комбинат, арх пивний комбинат, хотын клиникийн төв эмнэлэг, Октябрийн орон сууц удамжны 19-р хороо, Найрамдлын орёоны 1-3 дугаар хороо, Сүхбаатарын орёоны 15, Ажилчны орёоны 15 дугаар хороо зэрэг аршаан сувил, оргил аршаан сувил зэрэг ийм газрууд бол одоо байгууллагууд дундаас тэргүүлж байр эзэлсэн. Танай дэлгүүрт хэдийнээс эхэлж байна? Барааны сав энэ төр тасарч байна. Ер нь энэ цаг хугацаанд нийлүүлж байна уу? За манай дэлгүүрт бол ойрын үед бол барааны сав, шүдний однор бол дасгалтай байгаа нь бол үнэ. Энэ ямар учраас гээд одоо бэлтгэн нийлүүлэгч байгууллага нь одоо бараагаа нийлүүлж чадахгүй бол үйлдвэрлэж чадахгүйтай бол холбоотой байгаа гэж бодож байна. Жишээлбэл ихэд одоо он гараад бол манай эдийн савн бол манайх одоо нийтдээ бол 1400 өрхийн 6000 орчим хүн амд бол үйлчлдэг дэлгүүрээ. Ингэхэд бол барааны савнгийн хувьд бол ингэж бол хуваарийн дагуу бол савн бол хуваарлтын дагуу бол ирдэг. Энэ үнд бол 6000 орчим хүнд бол хөрөлцөө бол хангаж чаддгүй. Яагаад гэвэл нэг хуваарлтанд 5 авдар савн гэх чинь тэр чинь ерөөсө 600 ширхэг савн л ирж байгаа. Энийг бол бид нар бол худалдаахад бол хүнд нэг бүрд нэг 5 ширхгийг бол өгөөж бол худалдааж байгаа. Энэний үндсэн дээр бол бүх тэр шаардлагын хэмжээнд бол хөдөлмөрчдөг бол хангаж бол чадахгүй байгаа. Шүднийооны талаар бол сая манад бол 20 хоног бол шүдний оо дасгалттай байгаа. Энэ нодгоос бэлтгэн нийлүүлэгч импортын бараа эднэртэй бол холбоотой байх гэж бодож байна.
Манай нийслэлийн дэлгүүрүүдэд барааны савн, шүдний он, сахлын брит, шампунь энэ төргээд ариун цэврийн наазахын одоо хэрэгцээтэй юм шаардлагатай бараанууд байхгүй. Хөдөлмөрчдөд ямар чирэгдэл учруулж байна? Тэр үл үнэ. Биеийн дэлгүүрээс байнга гүйцэтгэдэг энэ дэлгүүрээр ордог. Ор болгонд байхгүй, 2-3 дэлгүүрээс цаашаа ордог байхгүй. Тэгээ одоо соёлжилтын явуу гэж байна гэдэг одоо ингээд адаг наацхан бие угаах савн байхгүй, үсээ угаах шампань байхгүй, сахлан гуц хүртэл брэдэг болтохгүй байна. Ийм их юм дутагдaltaй болж одоо соёлжилтын явагдаад байдаг. Хийл яригдахаас цааш юм алга. Тэгэхээр сая бид төрүүчийнхээ нэвтрүүлгээр хүмүүстэй уулзаж ярилцахад бол одоо соёлжилтын аян явагдаж байгаа талаар мэдэхгүй хүмүүс ч байсан. Мэдсэн хүмүүс одоо хэдэн жилийн аян хизээ эхэлснийг ч мэдэхгүй болсод одоо зөндөө тааралдлаа. Тэгэхээр энэ бодоод хэлэхэд бол энэ хийгдэж буй сурталчилгааны ажил маань одоо шаардлагын хэмжээнд энэ өнгөрсөн онд явагдав. Аль эсвэл одоо энэ бас одоо ажлаасаа одоо сурталчилгаа маань хоцрогдож явж байна. Тийм ээ. Энэ талаар та одоо юу бол? Энэ соёлжилтын аяны комисс ажиллаж байгаа. Энэ комиссууд өөрсдөө энэ ориодынхоо нутаг дэвсгэрдээ их соёлжилтын аяны өдөртөмж гаргасан. Хотын ерөнхий чиглэлийг аваад ориодынхоо онцлогийг, орионы нутаг дэвсгэрийн онцлогийг, орон сууцны хүн амын байршлын онцлогийг харгалж байгаа тийм өдөртөмж гаргасан. Энэ өдөртөмжөө бол бүх ориод хэвлэл тараасан. Тэр нь одоо айл өрхөөхөө доогоор хэвлэл тараасан, албан газруудаа тараасан. За Улаанбаатар тэгэхээр Улаанбаатарын мэдээд мөн соёлжилт 88 гэсэн одоо тогтмол болон явж байгаа гэдэг. Болон явж байгаа энэ дээр бол дутагдaltaй сайн юмнуудыг хийж байгаа. Улаанбаатарын радио редакцаас улс радиогоор тогтмол явуулж байгаа. За тэрнээс гадна бол энэ юу яасан шүү дээ манайх бол дугаараас одоо Улаанбаатар хотын намын хороо нийт ориодод одоо видео юм хэрэгсэл олгосон. За энэ видео бичлэгийг ашиглаж бол бас нэлээд ажлууд хийж байгаа. Судалгааны ажлыг эрчимжүүлэх, ялангуяа хүн бүр нэгжид хүргэх. Хүндвэл энэ аяны ажлыг болж байгааг зарлахаас гадна хүн бүр аяны хугацаанд юу хийх вэ гэдгийг гонсорлуулж ойлгуулах энэ ажил бид анхаарлаа чиглүүлэх гэж бодож байгаа. Танай төрүүчийн нэвтрүүлгийн сонссон бид энэний дараа бид бас хотоор энэ намын хотын зохиол бүрдэх ажил эрхэлсэн хүмүүс бид ярилцсан. Танай нэвтрүүлгийн энэ хөвгөлтэй зүйлийг авч үзэж энэ нэмэр юу хийх гэдгийг ярилцсан. За 1988 онд соёлжилтын талаар дэвшүүлсэн зорилт бүрэн дүүрэн хангалттай биелэлээ гэж комиссийн зүгээс үзэхгүй байна. Тэгээ ялангуяа дэвсгэрийн нийт байгууллагууд дээр зохиож байгаа ажил бол чамлалтай. Энд 130 гаруй байгууллага одоо хангалтгүй дүн гарлаа. Нийт хамарсан байгууллагын дөнгөж 10-аад хувь соёлжилтын талаар дэвшүүлсэн зорилтыг бүрэн биелүүлсэн дүнтэй гарлаа. За энэ бүгд бол одоо 1989 оны ажлыг хайшин чиглүүлэх вэ? Ямар одоо ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна вэ гэдгийг харуулж байна. 1989 оны хувьд бол бид хувь хүний ариун цэвэр соёлжилтын талаар дэвшүүлсэн зорилтыг 2 жилийнхаа зорилтыг бүрэн биелүүлэх, 1988-1989 оны зорилтыг биелүүлэх, айл өрхийн ариун цэвэр соёлжилтыг гол анхаарлаа төвлөрүүл. Энд бол хот орооны комиссийн ажлыг одоо чиглүүлэх юм аа. За дэвсгэрийн байгууллагуудад ажлыг эрчимжүүлэх талаар нийлээд ажил зохиох шаардлагатай байна гэж үзэж байна.